Сайн байцгаана уу? Дүлгүүн ирч хүч подкастын энэ дугаараараа бүгдээрээ liver cleansing илгээ цэвэрлэх тийм арга барил Andreas Moritz гэдэг энэ номыг бичсэн хүний арга барилаар яаж илгээ цэвэрлэх үү талаар ярилцъя. Илэг цэвэрлэх нь Andreas Moritz-ийн номдэр бичсэн байгаагаар айгүй хэрэгтэй гинэ. Илэг хүний бүх юмыг цэвэрлж идэг. Тэгээд илэг буур маш чухал эрхтэн. Тэгээ илгээ одоо энэ Andreas Moritz-ийн номдэр бичснээр эхлээд яг ингээд чулуу гарахаа болтол нь 6-8 удаа цэвэрлэхээр чулуу гарахаа болно гинэ. Тэгээд огт чулуу гарахаа болсны дараа жилд 2 удаа бас байнга цэвэрсээр байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тэгээд чулуу нь ямар чулуу гардаг гэвэл тийм рентгенээр харагддаг чулуу нь бол ингээд бүр чулуучдсан тийм бүр тийм юу яг рентгенээр гарч чадхаар тийм чулуунууд гардаг. Зүгээр энгийн байдалд бол зөндөө чулуу тийм нэг бүр чулуусаагүй хатуу болж рентгенээр гарч ирэхээр байдалд хүрээгүй. Гэхдээ тийм чулуунууд байдаг. Тэгээд тэр чулуунууд нь зөөлхөн учраас рентгенээр гарахгүй. Тэгээд тэр чулуу нь яагаад үүсдэг вэ гэвэл хоол тэгэл одоо бүх юмыг цэвэрлж явах үед тэгээд дээрэс нь нөгөө цөс бас ингээд бөөгнөрөөд эсвэл одоо нөгөө илүүдэл протеин, ялангуяа амтны протеины илүүдэл нь тэр хүний эд эсийн хананд ингээд наалдаад ингээд зузаан болоод тэгээд эд эсээр nutrition, витамин, хоолны одоо бүх тийм элементүүд тэр болон бусад юмуд нь ингээд гарах бодисын солилцоо сайн биш болсон үед тэр яг эсний маань тэр хан амтны гаралтай протеины ингээд зузаарсан үед цэвэрлэгээ одоо тэр илгэний цэвэрлэгээ нь сайн гүйцэтгэж чадахгүй. Тэгээд одоо бүхэл юм одоо нөгөө тос илгэний протеин тэгэл цөс одоо өөр бусад тий биед орж иж байгаа биеийн илгэн нуулн гадагшлуулж тэгж цэвэрлэх хэвээр юмнууд нь ингээ бөөгнөрөөд тэгээд өшөө зөндөл олон шалтгаантай тийм янз бүрийн тийм зарим нь цагаан, зарим нь ногоон, зарим нь шар энэ төр тийм чулуунууд бас бүгдээрээ өөр үүсэл гаралтай. Гэхдээ ерөнхийдөө яг зүгээр хүн амьдрал явж байхад тэр илгэний чулуу бол одоо байна гинэ. Тэгээд мэдээж амтны гаралтай протеин бага эздэг эсвэл арх, тамхи тийм бусад ингээд junk food тийм муу хүнс тэр бага хэрэглэдэг тийм хүн бол илгэний чулуунууд нарай цөөхөн. Гэхдээ ямар ч сайн эрүүл хооллдог тийм эрүүл аж амьдралтай лайфстайлтай хүн ч гэсэн илгэний тийм чулуутай байна гэж энэ Andreas Moritz номноор бичсэн байна. Тэгээ би энэ Andreas Moritz-ийн илэг цэвэрлэх тийм арга барилыг YouTube-аар өөрөө хайгаад үзсэн чинь ерөөсөө дэлгэрэнгүй энэ арга барилыг тайлбарсан тийм YouTube бичлэг тухайн үед байгаагүй. Тэгээд интернетээр ч гэсэн ер нь яг энийг ингэж тийм тавьсан юм би хувьд олж чадаагүй. Тэгээ номон дээр нь байдаг учраас энэ номыг энэ илгэний цэвэрлэгийг нь хийхийн тулд ер нь энэ номыг анх худалдаж авч исэн. Тэгээд энэ номны дагуу тэр илгээ цэвэрлэх зааврыг өнөөдөр та нартайгаа хуваалцъя. Илэг цэвэрлэхэд Andreas Moritz хэлж л да яг ингээд зааврын дагуу хийх нь маш чухал. Яг гэвэл энэ айгу тийм энгийн тоглоом биш. Бараг л мис заслын төвшөнд тийм мисгүүгээр мис засал хийж байгаатай адилхан тэр чулуунуудаас салах нь тийм айгу тэгээ зөв хийхгүй бол болохгүй. За зөв хийхин тулд юу хийх хэрэгтэй вэ гэвэл эхлээд
илгээ цэвэрлэхээс өмнө бөөрөө цэвэрлэх хэрэгтэй гинэ. Тэгээ бөөрөө цэвэрлэх талаар нь энэ kidney cleansing аргачлал ном дээр нь байгаа. Энэ 10 ургамал харагдаж байна те. Саяны 10 ургамлыг яг тэр заасан хэмжээгээр нь хамтд нь эхлээд буцалгаад за яаж буцлах вэ гэвэл өмнөх өдөр нь халуун буцсан уусанд дэвтэйгээ тавьчихна. Тэгээ маргааш өглөө нь босоод нэг хэдэн минут нэг 10 минут ч юм уу буцлахж хагаад ном дээр бол айгу цөөхөн минут буцлах гэж бичсэн байл л дээ. Эхлээд зүгээр буцлах хүртэл нь халуун тэ нэлээд хүчтэй дээр тавиад тэг буцсныхаа дараа 10-15 минут ингээд баг гал дээр эсвэл одоо яг өмнөх шөнө дэвтээсэн байх юм бол бараг тэрнээс ч баг буслахж болно гэж ном дээр бичсэн байлээ. Гэхдээ би яадаг гэвэл тэр дэвтээчээд тэгээ дэвтээсэн ч гэсэн би нэлээд удаан халуун гал дээр буцлахж чагаад за нэг янз янз л та гэхдээ бараг хаяа 5 минут хаяа 10 минут буцлахж чагаад эсвэл одоо хаяа 2 минут ч юм уу шууд буслангууд нь галаа багасгаад тэгээ галаа багасхтаа нэг одоо 3 дээр ч юм уу тэ нэлээд баг тэр нэгээ зүгээр баг гал дээр нэлээд удаан 10-15 ч юм уу 20 минут ч юм уу ингээд буцалгаад тэгээд тэрийгээ буслахж дуусныхаа дараа шүүгээд нөгөө ургамлууд ч тэн уух аргууд айгу тийм хатуу ургамлын тийм цэцэг мэцэгний өвс мөс үлдэн тэрийг хаяад тэгээ нөгөө гаргаж авсан энэ хэмжээгээр нь угаасаа нөгөө 2 аяг усанд буслахдаг байхгүй юу. Тэгээд тэр 2 аяг тэр одоо имээ өдрийн туршид ингээд жоохон сип буюу жоохон балахгүй ингээд амталж тэгж уудаг. Би тэгээд балгаад тэгээд хаяа нэлийн их уугаад хаяа тэг ингээд уулын өдрийн туршид сайн уул ингээд хэмжээ нь тийм их баг биш. Хаяа оройдоо ингээл ихэнх нь уугаад эсвэл өглөөдөө ихэнх нь уугаад дуусчихгүй яг нэг амтсан байдлаар тэгж уух хэвээр. Тэгээд нэг цэвэрлэгийн 21 өдөр одоо 20 өдөр ч юм уу 20-30 өдөр гэж аахгүй өдөр болгоо уун. Тэгээ илгээ цэвэрлэж эхлэхийн өмнө нэг удаа одоо би 20 өдөр уусан. Тэгээд нэг удаагийн киднey цэвэрлэгээ болно. За киднey цэвэрлэгээ бас liver цэвэрлэгээ буюу илгэний цэвэрлэгээ 4 цэвэрлэгээ хийсэн дараа бас дахиад киднey цэвэрлэгээ дахиад бүр хэмжээг нь 20 өдөр уух хэрэгтэй. За тэрнээс гадна илгэний цэвэрлэгээ хийх болгондоо 2-3 өдөр бас энэ илгэний бөөрийн киднey цайг энэ цай гэдэг тийм kidney tea гэж нэрлэдэг байгаа тэрийг бас уух хэрэгтэй. Яагаад гэвэл бөөрийн илгэний цэвэрлэгээ хийж байгаа үед тэр бөөрөнд бас тийм ачаал өгөхгүй тулд тэр бөөрөө дэмжихийн тулд нэг 2-3 өдөр ч гэсэн тийм цайг ууж тэгж дэмждэг гэж байна. За kidney cleansing тийм тэгээд kidney cleansing энэ ургамлыг бол надад олоход аягүй хэцүү байсан. Нэгээр нь одоо тийм ханаас ч болох юм одоо энэ тэгээд азар харин энэ нэг Германд, нэг Испанд яг энэ Андреас Морицийн kidney цай гэдэг энэ ургамлуудыг ингээд зүгээр цай болгоод холцсон. Тэгээд зүгээр хамтд нь ийм цай зарчна гэдэг ийм ууцтай тэгээд зарж исэн. Тэрийг авч уусан. Тэгэхгүй л яг нэгээр нь тэгж хайж олж итгэхэд айгу надад хүндрэлтэй ер нь олдохгүй ч юм уу эсвэл одоо айгу үнэтэй тусгаад байсан. Тэгээд усаа 10 ургамал гэдэг чинь зарим нь нэг газраас авлаа гэж бодоход бараг бүгдийн нэг өөр онлайн дэлгүүрээс судалж аваад тийм айгу их тийм цаг орох айгу тийм жоохон олоход хэцүү байх байсан. Гэхдээ энэ цайг нь худалдаж авчих юм бол эсвэл одоо Германаас, Испаниас онлайн худалдаж авч авах тийм боломжгүй байх юм бол бас бөөр цэвэрлдэг ямар Монголын арга байна тэр байж л байгаа шүү дээ. Өшөө Монголын өөр одоо хятадын ч юм уу одоо өөр одоо ямар аргууд байна би бас сайн мэдэхгүй. Бөөр цэвэрлдэг гэсэн тийм нэг химийн ордтой ч юм уу эсвэл нэг тийм зүгээр ойр цуурын тийм бүтээгдэхүүнээр бол би
яг бүрөө энэ сайн бүрийн хэмжээгээр цэвэрлж чадахгүй гэж бодож байна. Зүгээр энэ Andreas Moritz's бүр цэвэрлэх recipe нь бол нэлээд сайн хүчтэй л юм шиг байна. Тэгэхээр яг энтэй дүүцэхээр тийм Монголын бас recipe бүр цэвэрлдэг тийм recipe уран бүлгийн дээр тогтсон тийм хүчтэй цэвэрлэх арга байд юм бол тийм бас бүрний цэвэрлэгээ хийж болох байх. Гэхдээ яг бас нэлээд яг тоглоом шиг энэ зааврын дагуу хийгэрээд Andreas Moritz маань маш захиад байгаа учраас энэ цаг л одоо олж уух хэрэгтэй байдаг байх та. За тэгээд kidney cleanse ерөөсөө илэг цэвэрлэгээ хийж эхлэхээс өмнө бүр тэгж цэвэрлэнэ. 4 удаа илгээ цэвэрлсэний дараа дахиад бас 1 удаа дахиад цэвэрлэнэ. Ер нь 4 удаа уух болгондоо 4-6 удаа уух болгондоо ингээд дахиад 1 удаа энэ бөөрийн цэвэрлэгийг хийнэ гэдэг байгаа. Тэгээ бөөрийн цэвэрлэгийн түрүүнээсэнтэй 20-30 өдөр энэ цаг уuna. Тэгээд илгэний цэвэрлэгээ бас хийх болгондоо сүүлийн хийж дуусныхаа дараа 2-3 өдрийн цаг бас уух ёстой. За тэр нь бол одоо бөөрийн цэвэрлэгээ. За илгэний цэвэрлэгээ хийхэд бол өшөө бас юу хийх хэрэгтэй вэ гэвэл гизээ цэвэрлэх хэрэгтэй, ходоод цэвэрлэх хэрэгтэй. Ходоод цэвэрлэх зааварнууд нь янз янзаар цэвэрлж болно. Гэхдээ одоо жишээлбэл колоник гэх нэлээд нөө тийм машин энтрээр тийм имлэг эсвэл одоо тийм спа энтертэйг тийм машинуудаар цэвэрлж болно гэж байгаа. Тэгээд тэр машинаар нь би цэвэрлж хийж үзээгүй. Гэхдээ зүгээр гэртээ нөгөө юу аваад цэвэрлэхэд яаж цэвэрлэх вэ гэвэл юу яг цэвэрлэхээс өмнө 1 удаа цэвэрлэнэ. Тэр нь яаж цэвэрлэх үү гэвэл эсвэл 2-3 удаа усаар дараалж 2-3 удаа усаар нөгөө гидсээ цэвэрлээд ходоодоо цэвэрлээд тэгээд за миний хэрэгэлдэг юуг би харуулъя. Энэ зүгээр жирийн нөгөө ходоод цэвэрлдэг юу тэгээд энэ бас шинэ байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яагаад гэвэл хуучин тийм ийм хэрэглээд хэрэггүй юм шиг байна. Тэгэхээр шинэ ийм юм аваад тэгээд өөрөө хэрэглэх хэрэгтэй. За тэгээд энийг 2 эсвэл 3 удаа дарааллаад гизээ энэ ийм угаадаг юмар ходоодоо цэвэрлэнэ. Эсвэл кофе enema гэж байна. Тэгээ кофе enema нэг хэрэглээд тэрний дараа дахиад нэг удаа усаар кофе enema яаж тавих вэ гэвэл экологийн organic team ground coffee instant coffee биш organic ground coffee 3 том халбаар нэлээд дүүргэж байгаа том халбаар тэгээд усанд за 2 аяг усанд хийгээд буцалж байгаа усан дээр тэгээ буцалгаад удаан буцлахгүй 3 минут буцлах юм байна. За тэгээд галаа багасгаад тэгээ simmer хийхдээ 15 минут simmer. Тэгээд тэрний дараа шүүж аваад ерөөсө доор нь кофений жижигхэн тийм хэсэг үлдэхгүйгээр нэлээд сайн шүүж аваад тэгээд хүргэнэ. Тэгээд тэр хүрснийхэн дараа энэ enema дотроо хийгээд тэгээд ходоодондоо хийн. Тэгээд тэрийг 15 минутын туршид гарахгүйгээр барихыг бодох хэрэгтэй. Тэгээд кофе enema-гийн хувьд blood toxins цуснд авах тийм хор энтерг гадагшлуулдаг тийм хүчтэй зүгээр усаар enema хийснээс enema буюу ходоо цэвэрлэх юм хийснээс дээр гинэлтэй. За тэгээд тэр кофе enema хийчихэд тэгээд тэрний дараа 1 удаа усаар хийнэ. За тэр нь яг нөгөө цэвэрлэгийнхаа өмнө нь би тэрийг яг нөгөө цэвэрлэгээ илгэний цэвэрлэгээ яаж хийх үү тэр талаар ярих та бас яг хэд өдөр нь хийх үү гэдгээ хэлнэ. За тэгээд кофе нөгөө enema-га дахиад яг цэвэрлснийхаа дараа цэвэрлэгээ хийж нөгөө чулуунуудаа гаргасныхаа дараа бас дахиад хийх ёстой. Тэр нь эсвэл нөгөө кофегийн enema биш бол 2-3 удаа усаар эсвэл кофе enema байх юм бол 1 кофе enema тэрийг дагаад 1 усан enema байж болно. За энэ enema айгүй чухал гэж байна. Яг гэвэл зарим тохиолдолд жижигхэн чулуун маань нөгөө ходоодон дотор ингээ гацаад үлдчих юм бол
тэр чулуу токсимия үүсгэх аюултай, айгүй хортой. Тийм болохоор тэр чулууг үлдэхгүй тулд одоо юуныхаа цэвэрлэгээнийхаа өмнө тэгээ дараа нь хийх ёстой. Илгээ цэвэрлэх болгондоо энэ ходоодоо цэвэрлэх ёстой. За тийм бэлтгэлүүд гэх юм уу ингээ хийх ёстой зайлшгүй юмнууд байгаа. За одоо жинхэнэ илэг цэвэрлэх аргачлалын талаар ярьж эхлэе. Liver flush энэ илэг цэвэрлэхэд 6 өдрийн туршид алюмины жуус 1 литр алюмины жуус уун. Алюмины жуусээ одоо алюмины жуус нь тийм юу 100% алюмины жуус ч юм уу тий эсвэл одоо нэг 50% халцтай ч юм уу тийм энэ жуус ерөөсөө уухгүй байхыг бодох хэрэгтэй. Гэтэ бүр болохгүй бол одоо тэгээд хамгийн сайн байгаа хамгийн их холцтой тийм сахар нэмэлтээр хийгээгүй аль болох бага хийсэн ч юм уу тийм алюмины жуус уух хэрэгтэй. Болж игэл ерөөсө 100% алюмины жуус. За тэгэхээр өдөрт нэг удаа уун. Тэгээ яаж уух вэ гэхээр өдрийн туршид л ерөөсөө ингээ жоохон ч юм уу би бол тэгэл хамаагүй ингээл 2 хувааж хийж байгаад ингээ хагас литр савн дотор хийжэл тэгэл тэрийг нэг ер нь баг нэг дор талын угаал дараачийн талын бас нэг дор уудаг ч юм уу. Гэтэ өдрийн туршид ингээд байнга ингээ уул ер нь зүгээр юм шиг байна. Заврынхан дагуу тийм. За тэгээ 6 өдөр тэгж уун. Өдөр болгон тэгээ 6 дахь өдрөө алюмины жуусээ бүгднийг өглөө нэг дор уун. 1 литр жуусээ өглөө сэрэнгүүтээ 1 литр алюмины жуус уун. За тэгээд энэ нөгөө илгэний цэвэрлэхийг би бол одоо яаж цагийн өдрийн тохируулдаг гэвэл шинэ сартаа өдөр шинэ сар гарах өдөр энэ яг 7 дахь хоног нь тааруул зүгээр эсвэл одоо 6 дахь хоног нь алюмины жуус уусан те 6 дахь яг хоног нь тааруул зүгээр идэг. Тэгээд яг 6 дахь өдрийнх нь маргааш өдөр нь өдөр хүртэл ер нь гэрээсээ гарахгүй тийм байдлаар байхын тулд би бас нөгөө хагасан эсвэл бүтэнсэн өдөр байлгахыг зорддог. За тэгээд 5 өдрийн туршид өдрийн туршид 1 литр алюмины жуусээ уун. За 6 дахь өдөр нь яах вэ гэвэл 6 дахь өдрийн бэлтгэл нь 1 литр алюмины жуусээ 6 дахь өглөө нэхлээд бүгдийг нь ууцсан. Тэгээд хэрвээ өглөө өсөж явах юм бол нэг хөнгөн өглөөний цай уух хэрэгтэй. Тэр нь нөгөө нэг oatmeal сүүгүй, маслгүй, чихэр мэдээж байхгүй тийм жоохон oatmeal жоохон идэж болно. Тэгээд нэг цагаас хойш мэдэхгүй өдөр нь ямар хоол идэх үү гэвэл басмати байна уу тийм басмати удаа сайн гэдэг байгаа. Эсвэл одоо ямар ч хамаагүй хар болбодоо биш цагаан будаа тэгээд ногоогоо зүгээр яадаг чинь тийм шарж хуурсан юм мэдээж биш тэгээд ногоо ямар ногоо нь хамаагүй тэгээд нэг будаатай тэгээд ногоотой өөр ерөөсөн махгүй тийм тос амтны гаралтай масл энтер ерөөсөө хийхгүй жоохон давс хийж болно. Тэгээд тийм өдрийн цай. Тэгээ оройдоо хоол идэхгүй. Тэр 6 дахь өдрөө бол хоол идэхгүй. Эхний 5 өдрөө бол ер нь бол аль болох кофе уухгүй. Тэгээд витамин ууж явах юм бол хэрвээ витамин болон им энтер ууж явах юм бол тэр цэвэрлэгийнхаа үеэр уухгүй байхыг зөвлөж байна. Ягаад гэвэл витамин им энтерийг бас боловсруулахын тулд илэг ачаалттай учраас илгэндээ ерөөс аль болох бага ачаалт өгөх хэрэгтэй. Тэгэхээр кофе бага тэгээд одоо өөр ямар нэгэн тийм муу хоол энтер арай жоохон бага махаа жоохон бага болгодог ч юм уу тий. Тэгээд тэгж эхний 5 өдөр 6 дахь өдөр нь тэгнэ. Амтны гаралтай protein food тэгээд muscle эсвэл oil энтер ерөөсө битгий хэрэглээрээ энэ 6 дахь өдөр яагаад гэвэл тэгэх юм бол нөгөө яг цэвэрлэгээнийхээ үеэр дотор мохоо оргиж магадгүй гэж бичсэн байна.
Тэгээд нэг хагасаас хойш уснаас өөр юу ч битгий ууж идэрээ гэж байна. За тэгээд яг оройд нь бол одоо яг 6 дахь өдрийн оройн айгу бас одоо нарийн хуваартай 6 цагт ингээрэ 8 цагт ингээрэ тэгээд 9 хагас тэгэрэ 9:45 тэгэрэ 10 цаг тэгэрэ гэдэг энэ заавартай. За тэгэхээр 6 цагт оройны 6 цагт яах вэ гэвэл нэг том халбаг Epsom salt-а нэг аяг усанд одоо нөгөө ууж болохоор тийм нэг халуун бүлээн ч юм уу нэг бүлээхэн усанд би бол зүгээр халуун усанд эхлээд Epsom salt-а хайлуулж байгаа. Тэгээд хүд ус нэмээд бүлээхэн болгож удаг. Тэгээд тэр нэг аяг Epsom salt-а бүгдийн нэг дор ингээд уучна. Epsom salt-ыг жоохон уухад эвгүй амттай бич магадгүй гэхдээ жоохон хурдан тэгээд 8 цаг дахиад нэг аяг усанд нэг том халбаг Epsom salt тэгээд тэрийг ууна. За 9 хагасад хэрвээ би засаагүй байх юм бол colon cleanse бас өнгөрсөн 24 цагт хийгээгүй байх юм бол water enema хийгэрээ гэж хэлсэн байна. Тэгээд миний хувьд бол 9 хагасад тэр water enema хийхэд айгүй оройт нь би бол тэр water enema-г хамаагүй ихэнд нь нэгдүгürt би water enema биш coffee enema бас хийх байх. Тэгээд хоёрдугаарт нэг 7 цагт ч юм уу нилийн өмнө бас хийхгүй бол ерөөсөө амждаггүй мэлээ миний хувьд. Тэгээд 9:45-д яа гэж ингэвэл нэг хагас аяг тийм orange тэгээд нимбэг lemon хоёрыг ингээд 50-50-гийн гараараа шахсан тийм juice гэж байгаа юм л та. Би яадаг вэ тэр гараараа шахдаггүй. Би зүгээр нөгөө juicer хийждэг. Тэгээ нэг 2 лимон тэгээ 2 orange ч юм уу тийм шахахаар juicer шахахаар тийм тал аягч нэг аягны 4-ний 3 хүртэл тэгэхээр яг аягны 4-ний 3 juice хэрэгтэй. Тэрний 50% orange, тэрний 50% lemon juice байна. Тэгээд тийм juice шахаад тэгээд аягны талаар olive oil. Тэгээд тэр juice olive oil-тойгоо холиод тэгээд нэг хэдэн удаа сэгсрээд тэгээд тэрийгээ яг уу гэвэл яг хэрвээ 0 литр орох хэрэгтэй бол сайн бүгдийг нь ороод тэгээ 10-аас хитрэлгүйгээр хитрсэн ч нэг 10 минутаар хитрэлгүйгээр нэлээ яг 10 цагт чадвал тэр сэгсэрсэн olive oil тэгээ orange lemon juice аль болох төргөн нэг уугаад тэгж удахгүй удаан тасаад уугаад газ уучаад тэгээд орондоо ороод хэвтэнэ. Орондоо ороод хэвтчихэд айгуу чухал юу байна гэвэл нэг 20 минут дор хаяж 20 минут ерөөсө огт хөдлөхгүй юм ярихгүй тэгж хэвтхийг бодох хэрэгтэй. Тэгээд яг тэр үедээ нөгөө энэ илгэнээс чинь ингээд чулуунууд ингээд хаяа ингээд гандаг ингээд чулуу ингээд доошоо ингээд гүйж байгаа юм шиг marble гэдэг чи одоо гандаг бидтэй. Тэгээд энэ яг илэг бед газараа ингээд хаяа ингээд мэдэрдэг гэж байхгүй. Би тэгээ нэг удаа яг мэдэрсэн гэвэл хамгийн анхны actually удаа ингээд яг ингээд нэг юм ингээд доошлж байгаа надад мэдрэгдсэн. Яг энд ингээд тэгээд тэр энэ яг илгнийхаа энэ хавцаа нөгөө анхаарлаа хандуулаад тэгээ 20 минут хөдлөхгүй юм ярихгүй тэгж дор хаяж 20 минут хөдлөхгүй байх хэрэгтэй гэж аахгүй. Тэгэхээр тэр аягүй чухал гинэ. Тэгээд унтахыг бодох хэрэгтэй, унтаад өхийг бодох хэрэгтэй гэж байгаа. Би тэгээд 4 удаа нийт хийсэн. Тэгээ тэр за эхлээд яг нөгөө цэвэрлэгээ яриад дуусчих. Тэгээд 20 минут хөвтчээд тэгээд унтаж болж ах юм бол унтна. Би бол ингээ хаяа ингээ нөгөө босоод би засдаг байхгүй. Би засмаа санагдаад. Тэгэхээр тэр бол окей. Тэгээд үшээ ингээ жоохон чулуу гарцсан байна уугүй юу? Анзаарах хэрэгтэй. 0-д би засахаар тэгээд
нэг удаа угаасаа би засчаар тэгээ гайгүй ингээд таашраад эсвэл одоо нөгөө тухайн үедээ нөгөө хөвтөж 20 минут хөвтөж тэгээ дараа нь нойр хороод унтаад өгөөд тэгээд нэг дараа нь нэг цагийн дараа ч юм уу би яг цагаа хараагүй гэхдээ удалгүй ингээд 0 ормоос санагдаад тэгээд сэрээд тэгээ ороод тэгээ буцаад орондоо ороод унтаад өгсөн. Унтаад өгдөө. Тэгээд өглөө босохоор харин одоо яг нөгөө өглөө дараагийн өглөө нь яадаг гэвэл 6-аас 6 хагасын хооронд босно. Тэгээд 6-аас өмнө биш. Not before 6 тийм ээ. Нөгөө 3 дахь удаага Epsom salt нэг аяганд нэг том халтга Epsom salt хийгээд уун. Хэрвээ ам цангацсан байх юм бол тэрийг уухаас өмнө нэг ус ууж болно. Тэгээд нэг биш нь жоохон босоо суугаад ч юм уу тийм хэвтэхгүй буцаад унтаад өгөхгүй хэвтэхгүй байсан дээр амарч болно, бясалгаж болно, юм уншиж болно. Гэхдээ нойр хүрээд ах юм бол яг унтаж болно. Гэхдээ босоо байдлаараа байвал сайн зүгээр. Тэр нь одоо 6-аас 6 хагасын хооронд. За 8-аас 8 хагасын хооронд дөрөв дэх нөгөө аяга дөрөв дэх том албахтай Epsom salt-тай хийгээд уучна. За тэгээд 10-аас 10 хагасын тэр нь бол дөрөв дэх нь одоо сүүлийн Epsom salt байгаа. Тэгээд яг энэ одоо нөгөө өглөө босноос хойш ер нь бол нөгөө тэгээд дахин Epsom salt уух болгонд нөгөө бие засна. Тэгээд яг тэр бие засж байгаа үед л одоо нөгөө хамаг чулуунууд гарна. Тэгээ 10-аас 10 хагасын хооронд freshly pressed juice буюу нөгөө жимсний шин тийм juice ууж болно. Жоох нэг тий. Тэгээд дараа нь нэг хагас цагийн дараа нэг жоохон нэг эсвэл хоёр хэрчим жимс идэж болно. Тэгээд нэг цагийн дараа өөрийнхөө яг иддэг гэхдээ хөнгөн хоол идэж болно. Тэгээд оройдоо эсвэл маргааш өглөөнөөс нь ер нь нөгөө буцаад өөрийн энгийн байдалд орно гэж юм л да. Гэхдээ бусад нэг 2-3 дараагийн 2-3 өдрийн туршид хөнгөн хооллохыг бодороо нөгөө мис засалд орсон юм шиг л гам барих нь чухал гэж хэлсэн байна. Тэгээд энэ яг Epsom salt яг уусныхаа дараа л ус уухгүй байхыг бодох хэрэгтэй. Тэгээд нөгөө яг 6 дахь өдрийнхөө оройд нь уусан нөгөө olive oilтай, olive тостой, нөгөө жуусны холцтой. Холц ууснасаа уусныхаа доторх ууснасаа 2 цагийн дотор усууж болохгүй. Бусад цагууд нь ерөөсөө хэзээ ам цахас үед усууж болно гэж нөт байна. За тэгээ ямар чулуу гардаг гэвэл би өөрөө гарсан чулууныг үзүүлье. За энэ дээр нь байгаа нь миний надаас гарсан 2 удаагийн чулуунууд 1-р 2-р гидс элэг цэвэрлэлтэн дээр гарсан. Тэгээд зарим нь ингээд юу яагаад наалдаад энэ бол ганцаараа нэг том чулуу биш. Эднээс ч гэсэн ингээд нэг хэдэн хэсгэд наалдчихтэй. Ер нь нэг жижигхэн тийм чулуунууд л гарсан. Энэ ном дээр байгаа бол зарим тохиолдолд нөгөө 1 см ч юм уу тийм ийм чулуунууд green colored gallstones энэ нь заримдаа айгүй олон ингээд тийм чулуу гардаг гэдэг энэ зурган дээр бас байж. Энэ зурган дээр энэ gallstones буюу цусны чулуу тэгээд нөгөө liver stones маань ингээд зургаар харагдсан байна. Тэгээ энэ цусны чулуу болон элэгний чулуунууд нь баг бүх ихэнх одоо өвчнөд нөлөөлсөн байдаг учраас энэ чулуунууд гарах нь маш чухал гэж ном дээр байгаа. Илгээ цэвэрлэхийн ач холбогдлыг энэ ном дээр зөндөө бичсэн байдаг. Тэгээд одоо жишээлбэл зүрх рүү очдог цусны эргэлтийг элэг сайн ажиллахгүй байгаа тохиолдолд 70% цусны эргэлтийг бууруулдаг гэж байна. Тэгээд энэ элэгний болон цусны чулуунуудаас болж ямар аюултай болох талаар энэ зөндөө олон урт юу байна. Тэгээд нэг одоо жишээ нь бүр nightmares буюу тий муухай зүүдэгт эртэл тэр зүүдэлж
болдог гэсэн энэ илгэний liver's bile ducts илгэний цусны энэ цооног бүгжирсэн багт. За тэгээд миний Instagram аккаунт болох Наман Баталт official Instagram дээр минь надтай цаг авч болох линк байгаа. Тэгээ энэ нөгөө kidney cleansing цай маань байна. Би Германаас тэгээд Испаниас авч болох боломжтой байсны Испаниас авсан арай хямдхан байсан. За тэгээд энэ Epsom salt би хэрэгэлдэг Epsom salt байна. Манай бүр цэвэрлдэг цай маань би ингээд буцалгаад тавьсан. Энийг би саунд хийдэг. Одоо халуун сав байдаг жижигхэн халуун саунд хийдэг. Гэхдээ номон дээр бичсэн байгаа хүүтэнээр нь бүлээхэнээр нь халуунаар нуух ямар ч хамаагүй хөрөөд зүгээр халуун биш саунд хийгээд өдрийн туршид шимээд сип хийж ууж болно. Шүтсэн одоо би нэг саунд хийн. Яг чулуу гарч дууслаа 8-аас 12 удаа чулуугаа нөгөө илгэний цэвэрлэгээ хийж чулуу гарахаа болох бах гэж энэ ном дээр бичсэн байна. Тэгээд илгэний цэвэрлэгээ болгон 3-аас 4-7 хоногийн хоорондоо зайтай байх хэрэгтэй. Тэрнээс ойр орхон хийж болохгүй гэж аахгүй. Би бол яг сар болгоно л яг эхний сараар тэгж хийгээд 4 удаа нийт хийсэн байгаа. Эхний удаа нэг хэдэн чулуу гарсан. За нэг 40 ч юм уу тийм. Тэгээд жижигхэн чулуунууд айгүйх чулууч байх ер нь нэг жижигхэн тиймүүд айгүйх гарддаг юм байлээ. Тэр жижигхэн тасгаар яг саяны үзүүлсэн шиг тийм нэлээд том хэмжээтэй тоолж болохоор тийм чулууд нь нэг 30 40 байсан баг. Тэгээд эднэс удаа ингээ харахад бол цөөхөн харагдаж байна. Гэхдээ нэг удаагаар тэгж гарсан. Хоёр дахь удаа нь харин эхний удаанаас илүү их гарсан. Нэг 40 хацаа гэхдээ ямар ч гэсэн тийм цөөхөн биш байсан. Тэгээ 3 дахь удаа нь болсон чинь ерөөсөө том чулуу ерөөсөө огт гараагүй жижигхэн л дандаа чулуунд гарсан. Тэгээ би ингээд авч хадгалах тийм хэрэггүй тийм жижигхэн бүр жижигхэн байсан. Тэгээ 4 дахь удаага би дахиад гарахгүй байх гэж бодсон чинь дахиад гарч эхэлсэн. Тэгээ би тэр чулуунууд аваагүй л гэхдээ ер нь яг нөгөө ингээ дуустал гарах хэвээр дуустал гаргахын тулд 8-аас 12 удаа цэвэрлэх хэвээр. Тэгээд бас яг ингээ нэг удаа цэвэрлээд эхэлчих юм бол ерөөсө бүгдийг нь дуусгах хэвээр гэж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй тоглоом биш үнэхээр хийнэ гэх юм бол та нар бас надтай холбогдож энэ номны бас мэдээллийг өшөө авч болно. Эсвэл зөвлөгөө энэ төр авч болно. Эсвэл энэ номыг бас худалдаж авч өөрсдөө бас яг тийм номныхаа дагуу сайн дагаж болно. Тэгээд хэлсэнтэй нөгөө киднey цайг нь бас одоо ямар нэгэн байдлаар олоод тэр киднey цай бол бас хэрэгтэй чухал гэдэг байгаа штэ. Тийм. Тэгэхээр хэрвээ хийн гэж үзэх юм бол яг хийж эхлэхээр бол заавалчгүй дуустал нь гартал нь хийгэрээ гэж байгаа. За тэгээд түрүүн нөгөө чулуу ингээ гарахаа болоод 8 удаа нөө 12 удаа хийсэн дараа чулуу гарахаа боллоо гэж үзэхэд 6-аас 8 сар болгоо банк нөгөө илгээ бас үргэлжлээд цэвэрлж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь насан туршийн ажил болж байгаа юм л та. 2 дарааллаад ерөөсөө чулуу гарахгүй байх юм бол тэр чулуунууд чинь дууссан гэж үзэж болно. Тэр нь түрүүн хэлсэн тийм 6-аас 8 эсвэл хүнд тохиолдолд 10-аас 12 удаа цэвэрсэн дараа тийм 2 дараалахад чулуу гарахгүй байж болно гэж хэлж байна. Тэгээд нөгөө цэвэрлэгээ хийгээд ирсэн дараа зарим тохиолдолд нь шууд хүмүүс нэлээд ингээд нуруу нүгдэхөө болоод эсвэл одоо ер нь тийм ямар байдлаар биеийн сайжирдаг гэж хэлж байгаа. Зарим тохиолдолд ингээд тодорхой нэг хэсэг хугацаанд ингээд биеийн муудах ч юм уу тэр тэгж болно. Эсвэл одоо хэвэндээ байгаад идэх ч юм уу тэр нь зөндөө олон шалтгаанд бий болно. Ерөөсөө шандарч болохгүй би ингээд илгээ бүрөө цэвэрлж яхад чинь бүр ингээд муудчлаад ордчлаа. Эсвэл энэ одоо цэвэрлэгээ ингээд өнөглөөгүй байлаа гэж бодож болох. Тод ногоон бол цус илгэнээс цөснөөс гарсан чулуу гэж байна. Тэгээд
айгүй олон төрлийн хэмжээтэй, олон төрлийн өнгөтэй, олон төрлийн хэлбэртэй байж болно. Арай жоохон тийм light colored буюу тийм цайвар өнгөтэй чулуунууд нь хамгийн шинэ. Тэгээд dark green буюу бараан ногоон өнгөтэй бол хамгийн хуучны чулуунууд байгаа. Тэгээд зарим тохиолдолд 100 энэ төр чулуу гарч болно гэж байна. Acute illness буюу хүнд өвчтэй үедээ тэр нь одоо хүнд өвч нь зүгээр ханиад байсан ч гэсэн битгий илгэний цэвэрлэгээ хийгээрэй гэж байна. Хэрвээ chronic буюу байнгын өвчтэй байх юм бол илгэний цэвэрлэгээ хийх нь хамгийн урьдчилан хэрэгтэй алхам бич магадгүй гэж бичсэн байна. 6 өдрийн цэвэрлэгээний үед ямар хоол идэх үү гэвэл хүүтэн юм ерөөсөө уухгүй идэхгүй байхыг бодороо хүүтэн юм идэх нь илхийг хүргэдэг учраас тэгээд цэвэрлэгээний одоо үр дагаварт муугаар нөлөөлж магадгүй. За тэгээд яг нөгөө цэвэрлэгээндээ илгээ бэлтгэхийн тулд амтны гаралтаа тэгээд сүүн гаралтай dairy products тэгээд шарсан юмнууд бага идэхийг бодороо. Гэхдээ ер нь нэгддэг зөвхөн өөрийн энгийн хоолойд идэж болно. Гэхдээ ихэвчлэн битгий дээрээ гэж хэлсэн байна. Энэ цэвэрлэгийг Andreas Moritz Amazing Liver and Gallbladder Flush гэж нэрлэж байгаа. Одоо энэ дээр нь the author of the Amazing Liver and Gallbladder Flush гэд илэг цөсний хүүдийн цэвэрлэгээ гэж энэ байна. Тэгээд миний хувьд бол яг цэвэрлээд үзье гэж бодсон. Тэгээ яг энэ ном дээр уншихаар угаасаа цэвэрлэх нь айгүй чухал гэж бас бичсэн байлээ. Тэгээд та нар бас туршиж үзвэл энэ номыг авч уншаараа. Эсвэл надтай холбогдож сайн мэдээлэл аваараа. Тэ түрүүн хэлсэн те буруу зөв хийсний оронд зөв хийх хэрэгтэй. Яг гэвэл энэ юусоо тоглоом биш. Айгу чухал шүү. Тэгээд хэрвээ энэ талаар ярилцмаар байвал надтай цаг болж авч болно. Би Calendly дээр уулзалт надтай 1 цаг уулзах надтай цаг авах боломжтой. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Та нарт бүгдэнд нь миний подкастыг үзэж тэгээ хүмүүстэй шеэрлэж, лайк, subscribe хийдэгт айгүй баярлалаа шүү. За тэгээд дараагийн уулзалт, дараагийн подкаст хүртэл баяр та.